Зовлонгийн асуудал. Хэдхэн жилийн өмнө бурхангүй үзэлтэн байхад маань надаас яагаад бурханд итгэдэггүй юм бэ гэж асуусан бол би ингэж хариулах байлаа. Бидний амьдарч байгаа орчлон ертөнцийг харал да. Бараг тэр чигтээ тасгаранхгүй, төсөөлхийн аргагүй хүүтэн, хоосон орон зайнаас бүрдэж байна. Өөрийнх нь орон зайтай харьцуулах юм бол дотор нь хөдөлж байгаа селестиал биетүүд нь маш цөөхөн төдийгүй, дэндүү жижигхэн учраас бүгд төгс аз жаргалтай амьтдаар дүүрэн байсан ч гэсэн тэдгээр амьтдын амьдрал эсвэл аз жаргал нь орчлон ертөнцийг бүтээсэн тэрхүү хүчний хувьд дайвар бүтээгдэхүүнээс илүү утга учиртай байна гэж харахад хэцүү. Гэтэл үнэндээ эрдэмтэд орчлон ертөнц дээрх нарнууд дундаас маш цөөхөн хэдхэн л өөрийг нь тойрон эргэх дагуул гаригуудтай гэж үзэж байна. Мөн нарны аймгаа харсан ч дэлхийгээс бусад гаригууд дээр нь амьдрал байхгүй мэт байна. Дээр нь амьдрал бий болохоос өмнө дэлхий хичнээн олон сая жилийн турш оршин байсан бөгөөд амьдрал үгүй болсны дараач хэдэн сая жил оршин байсаар л байх болно. Дээр нь амьд организм бий боллоо ч гэсэн нөхцөл байдал ямар байна вэ? Амьд организмын бүх хэлбэрүүд нь нэг нэгнээ эдэж тэжээл болгож байж оршин тогтнож чадхаар байна. Доод төвшингийн амьд организмуудын хувьд бол тэдний амьдралын процесс нь зүгээр л үхэл гэсэн зүйлээр дуусгар болдог. Гэхдээ арай дээд хэлбэрийн амьд организмуудын хувьд бол ухамсар гэж нэрлэгдэхээр онцлог шин чанар илэрхийлэгдэж тэд өвчин зовлон мэдэрдэг. Ийм амьтад өвчин зовлон мэдүүлэн төрж өөрөө өвчин зовлон дотор амьдарч байгаад өвчин зовлон дотроо өгдөг. Хамгийн нарийн ээдрээтэй бүтэц зохион байгуулалт бүхий амьтан болох хүнд онцгойлон байдаг альва зүйлийг логикоор учир шалтгааныг нь сэтгэж ойлгох оюун ухааны хүч нь өвдөлтийг урьдчилан таамаглах боломжийг бий болгож байдаг тул энэ нь хүнийг жинхэнэ зовлон гарч ирэхээс өмнө сэтгэлийн хурц өвдөлтийг төрүүлж мэдрээ зогсохгүй, үхлийг урдаас угтаж, мөнх амьдралыг хүсэн тэмүүлж амьдрахаас өөр сонголтгүй болгодог. Хүн өөрт байгаа энэхүү оюун ухааныхаа хүчээр олон ухаалаг арга техникийг боловсруулснаар оюун ухаангүйгээр амьдарч байсан урдын хүмүүст болон угаасаа оюун ухаангүй амьтдад байдаг зовлонгоос хавьгүй их зовлон өөртөө дуудсан. Тэд оюун ухааны хүчийг бүрэн дүрэн ашигласаар ирсэн. Хүн төрөлхтний түүхийн ихэнх хэсгийг гэмт хэрэг, дайн дажин, өвчин, терроризм эзэлж байсан бөгөөд дунд нь түрхэн зуур амсаад өнгөрөх жаргаланч бас байх үедээ алдахаас имээдэг, алдсан хойноо хөөрхийлөлтөөр санагалзан дурсахад хүргэдэг тийм л зүйл. Нөхцөл байдал жаахан сайжрах үед нь соёл иргэншил гэдэг зүйл гарч ирж байсан. Гэсэн хэдий ч бүхэл соёл иргэншлүүд мөхөж үгүй болж байсан бөгөөд оршин тогтнож байх үедээ ч гэсэн хүний үргэлж идэх зовлон багасгах нь байтугай соёл иргэншил бүр өөрсдийн өвөрмөц зовлон зүдгүүрүүдийг нэмж бий болгож байсан гэж харж болно. Өнөөгийн бидний соёл иргэншилч бас ийм нөлөө үзүүлж байгаа гэдгийг үгүйсгэх хүн байхгүй биз. Энэ соёл иргэншилч бас бусдынхаа нэгэн адил устдаж үгүй болох нь дамжиггүй. Устдаж үгүй болохгүй байлаач гэсэн юу өөрчлөгдөн гэж. Ямар тааж хүн төрөлхтөн мөхөх болно. Орчлон ертөнцийн хаа нэгтээ бий болсон төрөл зүйл байлаач гэсэн эцэстээ мөхөх л болно. Хүмүүсийн ярьдгаар орчлон ертөнц мөхөж эхэлж байгаа бөгөөд хязгаар нэгэн цагт бага температурт нэгэн төрлийн бодис жигд хязгааргүй тархсан төлөв байдалд очино. Өнгөрсөн бүх хүүхдүүд хоосон зүйл болж бүх амьд зүйлс эцэстээ хязгааргүй материйн тэнэг нүүрэн дээрх төр зүрийн өшөөрөл төдий зүйл байсан гэдэг нь нотлогдохол байлгүй. Хэрв та орчлон ертөнцийг энэрэнгүй төгс хүчит сүнсний бүтээл гэдэгт итгээрэй гэх юм бол бүх нотлох баримтууд чинь эсрэг дүгнэлтийг харуулж байна шүү дээ гэж би хариулах байна. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцийн ард ямар ч сүнс байхгүй. Эсвэл сайн муугийн талаар ямар ч сонирхолгүй, эсвэл бүр хорон муу сүнс байна гэсэн энэ гурван зүйлийн нэг нь байх ёстой гэсэн үг. Хэдэн жилийн өмнө бол би ингэж хариулах байлаа. Гэхдээ миний зүүдэндээ ч гаргаж ирч чадхааргүй нэг асуулт тэнд байсан. Ийм готронгүй байр суурь маань хичнээн үнний ортой бас сэтгэл түрхээр байсан ч гэсэн шууд нэг асуудал дагуулж байдгийг би юр анзаараагүй байв. Хэрвээ орчлон ертөнц үнэхээр тийм муу юм бол ядаж миний дээр хэлсэн зүйлийн талд нь хүрэхээр муу юм бол ийм муу зүйлийг мэрэгэн ухаантай сайн бүтээгч бүтээсэн гэсэн санаа хүний санаанд яаж орсон байх вэ? Хүн тэнэг байж болно. Гэхдээ хичнээн тэнэг байсан ч тэдний санаанд яаж ийм зүйл орох вэ? Харан цагаанаас улбаатай байсныг, хорон муугийн үржимсэн сайнаас үндэслэлсэнийг, утга учиргүй бүтээл нь хязгааргүй мэрэгэн ухаанаас ихтэйг хүмүүс
шууд ойлгож ухаарсан гэж харахад хэцүү. Орчлон ертөнцийн бодит байдлын талаарх туршлагаараа дамжуулан олж авсан мэдлэг дээр нь үндэслэн хүмүүст итгэл бишрэл гэдэг зүйл төрсөн байх учиргүй. Харин ч эсвэргээрээ тэд итгэл бишрлийг өөр их сурвалжаас олж авсан байх магадлалтай бөгөөд үүнийхээ дараа орчлон ертөнцийн бодит төр төрхийг олж мэдсэн ч гэсэн анхны итгэл бишрэлдээ тууштай хэвээр үлдсэн нь тодорхой. Харанхуй бүдүүлэг байдлаасаа болж байгалийн талаар хуурмаг сайхан төсөөлөлд автсан байсан өвөг дайдас маань шинжлэх ухаан хөгжихийн хэрээр төсөөллөөсөө сэрсэн гэж бодож байгаа бол энэ нь эндүүрэл. Хүн бүр итгэл үнэмшилтэй байсан өнгөрсөн олон зуун жилийн туршид хүмүүс орчлон ертөнцийн асар том хоосон гэдгийг угаасаа л мэдэж байсан. Магадгүй та нар дундад зуунд амьдарч байсан хүмүүс дэлхий хавтгай одод ирэхэс дэлхийд маш ойрхон гэж бодож байсан гэж бичсэн номнуудыг уншиж байсан баг. Гэвч тэдгээр нь бүгд худал юм. Клаудус Птолемей тогтмол оддын зайтай харьцуулах юм бол дэлхий бол ямар ч хэмжээсгүй математикийн нэг цэг төдий зүйл гэж хэлсэн байдаг. Түүнээс өмнөх үеүдэд ч үгүй бүр анхнаасаа л хүн төрлөختөн бусад арай илэрхий хөнгөн их сурвалжуудаар дамжуулан асар удам огторгой ертөнцийн талаарх дайсгансан айдас давтах мэдрэмжийг бидний нэг адил мэдэрч байсан байх. Түүхийн өмнөх үеийн хүмүүст эргэн тойрных нь ой мод эцэс төгсгөлгүй мэд санагдаж байсан ба шөнө бүр уртсных нь үүдэн дээр ирж үнэрлэн архирах араатан амьтад нь тэдэнд өнөөдөр бид оддын хөрөлт, сансар огторгын цацраг туяа гэх мэт зүйлүүдээс мэдэрдэгтэй адилхан огт танил бус хор хөнөөлтэй зүйлийг мэдрүүлж байсан биз. Хүн төрлөختөн амьдралын айлч үед гашуун зовлон, эзгөөрөл хоосрлыг туулж ирсэн нь гарцаагүй. Христ итгэл бишрэл нь евдээ хүмүүсийн дундаас эхлэлтэй бөгөөд дайн байлдаантай эзэн төрнүүдэд баригдаж, байнга ялагдаж, олзлогдож байсан энэ үндэстэн Польш, Армени нэг адил бусдад эзлэгдэж байсан үндэстнүүдийн эмгэгийг мэддэг ард түмэн юм. Зовлонгийн асуудлыг шинжлэх ухааны нээлтүүдтэй холбон тайлбарлах гэх нь дэмий хоосон зүйл юм. Энэ номыг түр хойш тавиад бүх агуу шашнууд нь мэдээ алдуулах юм тариа гэж байгаагүй тийм ертөнцид анх тунхаглагдаж байсан ба түүнээс хойш үргэлжлүүлэн тунхаглагдсаар байсан үнний талаар 5 минутын турш суугаад бодоод үзээрэй. Үүнчлэн энэ ертөнцийн өрнөж буй үйл явдлуудаас бүтээгчийн сайн сайхан хийгээд мэрэгэн ухааныг олж харна гэдэг нь альч эрен үед утгагүй зүйл байсан бөгөөд үнэн хэрэгтээ ийм оролдлогыг хийж байсан удаа нэгч байгаагүй. Тэгэхээр итгэл бишрэл, шашин шүтлэгийн гарал үүсэл нь өөр зүйлд бий. Одооноос эхлээд миний хийх зүйл бол Христ итгэл бишрэлийн үннийг батлахын тулд биш. Харин Христ итгэл бишрэлийн гарал үүслийг тайлбарлахын тулд ярьж байгаа гэдгийг анхааралдаа аваарай. Учир нь миний бодлоор зовлонгийн асуудлыг зөв гаргаж ирэхийн тулд энэ нь зайлшгүй шаардлагатай зүйл юм. Дэлгэрч хөгжиж чадсан бүхэл шашнууд дотроос бид 3 бүрэлдэхүүн хэсэг эсвэл элемент гэж хэлж болох зүйлийг хардаг бол харин Христ итгэл бишрэлийн хувьд энэ нь нэгээр илүү байдаг. Эхний элемент бол профессор Оттогийн нэрлснээр номинус юм. Энэ нэр томьёон дасал болоогүй, сайн мэдэхгүй байгаа хүмүүс зориулж дараах тайлбарыг хий. Хэн нэгэн нь танд хажуугийн өрөөнд бар байгаа гэж хэллээ гэж бодъё. Та аюултай байдалд байгаагаа ойлгох бөгөөд улмаар таны дотор айдас төрөх болно. Гэхдээ хэрвээ танд хажуугийн өрөөнд сүнс байна гэж хэлж та үүнд итгэсэн бол энэ үед ч бас танд айдас төрнө. Гэхдээ энэ нь өмнөхөөс арай өөр төрлийн айдас байх болно. Энэ бол аюул тулгуурлаа гэх үед төрдөг тэр айдас биш. Хүмүүс сүнс өөрт нь ямар нэг муу зүйлийг хийх вэ гэсэндээ биш. Зүгээр л сүнс гэх тэр зүйлээс өөрөөс нь айдаг. Сүнс аюултай гэхээсээ илүү сонин жигтэй зүйл учраас ийм үед мэдрэгдэх онцгой төрлийн айдасыг бид айдас жихүүдэс гэж нэрлэж болно. Ийм жихүү мэдрэмжийг туршснаар бид номинус руу дөхөж ирж байна. Одоо та нөгөө өрөөнд маш хүчрхэг сүнс байгааг сонсоод үүндээ итгэсэн байлаа гэж бодъё. Энэ үед аюулаас айх мэдрэмжээс огт өөр зүйлийг мэдрэх болно. Та хүчтэй айдас жихүүцлийг мэдэрнэ. Ийм үед танд имэж сурдах, бас хулчий жижигрэх сэтгэл төрөх бөгөөд ирсэн тэр зочны өмнө зогсож чадалгүй сөхөрчих юм шиг тийм сэтгэл төрөх байх. Түүний өмнө зогсоход сүнс сүлд маань зайлчсан гэж Шекспирийн хэлсэнтэй адилхан зүйл болох байх. Ийм зүйлийг бид айдас сүрдэх мэдрэмж гэж хэлж болно. Харин ийм сэтгэл мэдрэмжийг төрүүлж байгаа нэгнийг бид номинус гэж нэрлэж болно.
Хүн төрлөختөн эрт дээр үеэс орчлон ертөнцөөр сүнснүүд тэнүүчилж байсан гэдэгт итгэж байсан гэж үзэж байгаа нь эргэлзээгүй үнэн. Гэхдээ хүн ийм сүнснүүдээс нуминозд хандах байдлаар айж сүрдэж байсан гэж үзэж байгаа бол профессор Отто дэндүү хөнгөн яарууд өгнөлт хийж буй хэрэг юм. Нуминозоос айж сурдаг сэтгэлийг илэрхийлэхдээ энгийн аюулаас айж эмээх сэтгэлийг илэрхийлэх үед хэрэгэлдэгтэй адилхан нэг үгийг хэрэглэж байна гэсэн ийм өнгөцгөн шалтгаанаар түүний ингэж үзэж байгаа нь үнэн байх боломжгүй. Бид одоо ч гэсэн сүнснээс айх, үнийн өсөлтөөс айх гэсэн утгыг айх гэсэн нэг л үгээр илэрхийлж байна. Тийм учраас хүмүүс эдгээр сүнснүүдийг зүгээр л аюултай хэмээн үзэж бараас айдаг шигээл тэднээс айж байсан тийм цаг үе байжээ гэж ойлгож болох юм. Гэхдээ ямар тач юу үнэн бэ гэвэл нэгэнт өнөө үед нуминозын талаарх туршлага бодиттой байгаа учраас бид өөрсдөөсөө эхлэн мөрөөр нь хөөх юм бол эрт цагт ямар байсныг олж харах боломжтой. Үүнд хамаарах орчин үеийн жишээг бид Бургасан дундах салхи номонд гардаг арал дээрх пан руу дөхөж очиж байгаа харах болон мэнгэнээс харах боломжтой. Харахаа тэр ингэж хэлээд айж чичирхийлсэн хоолоогоор чи айж байна уу гэж асуув. Тэгэхэд айхаа харах үгээр илэрхийлэх аргагүй хайр гэрэлтснүүдээр ингэж хэлв. Айхаа панаас уу өртөөч үгүй. Гэхдээ би мэнгэ айж байна. Ойролцоогоор 100 жилийн өмнөх рүү буцаж очих юм бол Wordsworth-ийн бүтээлүүдээс бид илүү баялаг жишээнүүдийг олж харж чадах байх. Магадгүй хамгийн сайн жишээ бол Prelude номны эхний бүлэгт улгайлсан заваараа нуур гаталж явахдаа төрсөн мэдрэмжээ дүрсэлсэн тэр хэсэг байх. Бүр урагшлаад харах юм бол бид үүнээс ч илүү цэвэр бас хүчирхэг жишээг Томас Мэллоригийн бүтээлээс харж болно. Түүний бичсэн Галахад мөнх бус махан биеэр сүнслэг зүйлсийг харж эхлэх үед ихэд чичирч эхлэв гэж гардаг. Манай 90 үеийн эхэнд Илчлэл номны зохиолч дахин амьлсан Христийн өмнө өвдөг согдон өгсөн хүмэт болсон тухайга бичсэн байдаг. Харин эртний паган буюу шашин шүтлэг бүхий улс орнуудын уран зохиолоос бид дараах жишээг харж болно. Овид Авентины харанхуй ойг дүрсэлсэн хэсэгтээ түүнийг харахад л шууд энэ газар сүнстэй эсвэл ямар нэг оршихуй энд байгаа мэт гэж бичсэн байдаг. Харин Виргил Латинос хааны ордныг аимшигтай мөн эрт цагийн ариун сүрхөж шингэсэн хэмээн дүрсэлжээ. Эсхилисийнх гэж үздэгч магадлал багтаа эртний Грекийн нэгэн их сурвалжид газар дэлхийн уул ус нь эзнийхээ аимшигт харцанд айж сүрдэж буй мэт чиширч эхэлсэн тухай өгүүлдэг. Харин бүр эртний үе рүү явбал Эзекиэл мөн өөрийн бурханлаг илчлэлтийн талаар тайлбарлахдаа тэдгээр дугуйнууд сүрлэг хийгээд аимшигтай байлаа гэж бичсэн байдаг. Яаковч мөн нойрносоос эрэхтэй энэ ямар сүрдмээр газар вэ хэмээн хэлсэн байдаг. Хүн төрлөختний түүхэнд хэр эртнээс ийм мэдрэмж бий болсон бэ гэдэг нь бидэнд тодорхойгүй. Гэхдээ одоо цагт байгаа гэдэгт нь итгэх үед бидэнд айж сурдах мэдрэмжийг төрүүлж буй тийм орших үед эртний хүмүүс ч бас гарцаагүй итгэж байсан гэдэг нь тодорхой тул үнэндээ айж сүрдэх сэтгэл нь хүн төрлөختөнтэй хамт үүссэн байх магадлалтай. Гэхдээ ийм мэдрэмж хизээ үүссэн бэ гэдэг нь тийм чухал зүйл биш. Харин ямар нэг байдлаар ийм мэдрэмж бий болоод мэдлэг боловсрал, соёл иргэншлийн хөгжлөөс үл хамааран хүний оюун ухаанаас хизээж алга бололгүйгээр өнөө хүртэл тархсан хിവэр байгаа нь чухал. Гэхдээ энэ айж сүрдэх сэтгэл нь нүдэнд харагдаж буй ертөнцийн талаарх логик дүгнэлтээс урган гарч буй зүйл биш. Энгийн ямар нэг аюултай зүйлээс ёр бусын зүйлийг илрүүлэх боломжгүй бөгөөд айж сүрдэх мэдрэмжийг илрүүлэх бүрч боломжгүй. Тийм болохоор та нарын дунд магадгүй эртний хүмүүс угаасаа байнга айж эмээх бодит аюул донд амьдарч байсан учраас тэдэнд зохиомол далд нууцлаг айдас хүйдэс бий болох нь мэдээжийн жам ёсны зүйл шүү дээ гэж хэлэх хүн байж болох юм. Мэдээж нэг талаасаа энэ нь зөв байж болно. Гэхдээ яг ямар утгаар ингэж хэлж байгааг тань тодорхой болгох ёстой. Та ийм зүйлийг жам ёсны гэж бодож байгаа нь ийм учиртай. Та эртний өвөг дээдэстэйгээ яг адилхан зан чанарыг эзэмшиж байгаа учраас тэдэн шиг бас аюултай орчинд ганцаараа амьдарч байсан бол яг л адилхан хариу үйлдэл илэрхийлэх байсан гэж бодож байгаа. Ийм хариу үйлдэл нь хүний мөн чанартай зохицож байгаа гэсэн утгаар үнэхээр энгийн жам ёсны зүйл мөн. Гэхдээ ийм хариу үйлдэлийг аюул гэсэн ойлголт нь
дотроод алтын хүчнээс айх айдас гэсэн ойлголт болон номинозоос айж сүрдэх гэсэн ойлголтын аль алийг нь хамарсан ойлголт мэтээр тайлбарлах юм уу? Эсвэл сүнснээс айх айдас, эсвэл номинозоос айж сүрдэх гэж юу болохыг огт мэддэггүй байсан хүн аюулын талаарх альва ойлголт төрөх үед эсвэл гэмтэл шарах, үхлээс зайлсхийх гэж хичээх үед ийм ойлголтын эхлэл тавигдсан гэж тайлбарлаж байгаа нь зам ёсны дагуух зүйл биш. Хүн бие махбодын айдсаас айдас чихүүцэл болон эмээн сүрдэх мэдрэмж рүү шилжинэ гэдэг бол огцом үсрэлт гэж хэлж болохоор зүйл учраас энэ үедээ хүн ямар нэг аюулд орох үед мэдрэгддэг айдсаас огт өөр, бодит баримт, логик дүгнэлтээр хизээж тайлбарлаж болохооргүй тийм зүйлийг ухаарч эхэлдэг. Номинос буюу нууцлаг айдас бишрлийг төрүүлэгч мэдрэмжээс айж сурдах мэдрэмжийн мөн чанарыг тайлбарлах гэж оролдож буй хүмүүсийн ихэнх нь зайлшгүй тайлбарлах шаардлагатай ямар нэг зүйлийг гаргаж тавьчихаад энэ талаар хэлэлцэх гээд байдаг. Жишээлбэл зарим антропологчид номиносын талаарх мэдрэмжийг үхсэн хүнээс айж чихүүцэх мэдрэмжээс үүссэн гэж үзэх хэрнээ ямар ч аюул учруулж чадхааргүй болсон үхсэн хүн яагаад ийм онцгой мэдрэмж төрүүлж байгааг тайлбарлаж чаддаггүй. Эдгээр бүх орлогуудын эсрэг бид айдас чихүүцэл болон эмээн сүрдэх мэдрэмж нь айдсаас огт өөр хэмжигдэхүүн гэдгийг батлах ёстой болж байна. Айдас чихүүцэл болон эмээн сүрдэх бол хүний орчлон ертөнцийг тайлбарлахыг хүссэн мөн чанартай эсвэл орчлон ертөнцийн талаарх бидэнд төрж буй сэтгэгдэлтэй холбоотой мэдрэмж юм. Ямар нэг гоо үзэсгэлэнтэй объектын онцлог шин чанаруудыг нь хичнээн жагсааж тавьсан ч тэрхүү жагсаалтад гоо үзэсгэлэн гэдэг зүйлийг өөрийг нь хамруулах боломжгүй байдаг шиг мөн гоо зүй мэдрэмжгүй орших үед гоо үзэсгэлэн гэсэн ойлголтын талаарх сэжүүрийг нь харуулж чадахгүйтэй адил хүн тухайн орчноо хичнээн бодитойгоор дүрслэлээч гэсэн өөр төрсөн ер бусын нууцлаг мэдрэмж буюу номиносын талаарх сэжүүр бүхий ойлголтыг ч төрүүлж чадахгүй. Тэгэхээр үнэндээ эмээн сүрдэхийн талаар баримжаалах ёстой хоёрхан байр суурь байдаг бололтой. Эхнийх нь энэ бол бодит зүйлтэй ямар ч тааш тохирох зүйлгүй, биологийн үүрэгчгүй зүйл хэрнээ яруу найрагч, гүн ухаантан, гигантомит оюун санааны хөгжлийн дээд түвшинд хүрсэн хүмүүсийн доторч арилахгүйгээр байж л байдаг хүний оюун санааны гаж өөрчлөлт гэсэн үг. Эсвэл энэ бол үнэхээр ер бусын гайхамшигыг шууд туршиж буй хэрэг учраас илчлэлт гэж нэрлэгдэх нь зохистой туршлага гэсэн үг. Номиноз нь ёс суртахууны сайн гэдэг зүйлтэй адилгүй зүйл учраас ийм айдас бишрэлд автсан хүнийг тэр чигээр нь орхих юм бол үүнийг сайн болон муугаас ангид оршиж буй ямар нэг далд нууцлаг объект байна гэж үздэг. Энэ нь биднийг шашны 2 дахь гол бүрэлдэхүүн хэсэг рүү хөтлөнө. Түүхэн дэх бүх хүн төрлөختөн аль нэг төрлийн ёс суртахууныг заавал хүлээн зөвшөөрч байсан. Өөрөөр хэлбэл хүмүүсийн тодорхой нэг үйлдэлийн талаар би ингэх ёстой, эсвэл би ингэж болохгүй гэсэн зүйлийг мэдэрч байсан. Үүнийг тухайн хүн хүрээлэн буй орчноосоо мэдрэх юм уу? Эсвэл физик туршлагаас логикоор гаргаж ирэх боломжгүй зүйл гэсэн утгаараа айж бишрэх сэтгэлтэй төстэй байдаг. Ингэмээр байна. Ингэхээс арга байсангүй. Ингэхэн дээр ингэж зурхлахгүй гэсэн үгүүдийг хичнээн хооронд нь холж солисон ч гэсэн ингэх ёстой эсвэл ингэж болохгүй гэж хэлэхэд хүргэж байгаа ойлголтыг өчүүхэн гаргаж ирж чадахгүй. Ёс суртахууны мэдрэмжийг өөр зүйлээс үүссэн гэж тайлбарлахыг оролддог хүмүүс өөрсдийнхөө тайлбарлахыг хичээж явдаг тэр нэг зүйлээ гаргаж ирж тавьчихад энэ асуудлыг хөндөх гэдэг. Жишээлбэл нэгэн нэртэй сэтгэл судлаач ёс суртахууны мэдрэмж нь балар эртний хүмүүсийн эцэг эхийгээ хөнөөсний дараах гэмшлээс эхэлтэй гэж тайлбарласан байдаг. Хэрвээ хүн эцгийгээ хөнөөж байгаа нь гэмшлийг төрүүлж байсан бол энэ нь тухайн хүн ийм зүйлийг хийх ёсгүй юм байна гэдгээ угаасаа мэдэрч байсан гэсэн үг. Хэрвээ ийм мэдрэмж байхгүй бол гэмшил угаасаа төрөхгүй. Ийм мэдрэмж төрж байгаагүй гэдэг нь гэм буруугийн талаарх мэдрэмж төрж байгаагүй л гэсэн үг болж таарна. Гэхдээ ёс суртахуун бол далд нууцлаг айдас бишрэлийн нэгэн адил гинт үсэрч гарч ирдэг зүйл юм. Ийм мэдрэмж төрөх үедээ хүн туршлага бүхий бодит байдлуудаар дамжуулан өгөгддөг ямар нэг зүйлийг ухамсар дотроос давж гарч чаддаг. Мөн ёс суртахуунд том зэргүй хандаж болохооргүй нэг гайхалтай онцлог шин чанар байдаг. Хүмүүсийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуунууд нь хоорондоо ялгаатай байж болох ч
Үнэн хэрэгтээ тэдний ярьж хэлж байгаа шиг тийм хол зөрүүтэй байдаггүй. Учир нь бүх ёс суртахуунууд нь мөрдөж байгаа хүмүүсээсээ тодорхой зан үйл, хандлагыг дагаж мөрдөхийг шаардаж байдаг боловч үнэндээ тэд үүнийг нь амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй. Энэ тал дээр ёс суртахууны бүх заалтууд нь адилхан. Бүх хүн бусдын биш, харин өөрийн ёс суртахууны хэм хэмжээгээр буруутгагдаж байдаг учраас бүх хүн дотроо гин буруутай гэдгээ мэдэж байдаг. Шашны хоёр дахь гол хүчин зүйл нь хүн ёс суртахууны хуулийг зүгээр нэг ухамсарлаад өнгөрөх биш, өөрөө тэрхүү ёс суртахууны хуулийг хүлээн зөвшөөрөө зогсохгүй, сахиж мөрдөж чадахгүй байгаагаач ухамсарлаж байдаг туршдаг. Ингэж ухамсарлаж байгаа байдал бол амьдралын туршлага дээр суурилсан логик дүгнэлтч биш. Мөн туршлагатай зөрчилдөх логикгүй хийсвэр дүгнэлтч биш. Хэрэв бид дотор маань хэдийн байгаа ухамсарыг гаргаж ирээгүй бол хизээж түүнийг амьдралын туршлагаас олж авч чадахгүй. Энэ нь тайлбарлах боломжгүй төөрөгдөл үү? Эсвэл илчлэлт гэсэн энэ хоёр зүйлийн аль нэг нь байх ёстой. Ёс суртахууны туршлага ба далд нууцлаг зүйлийн талаарх туршлага нь тусдаа огт хоёр өөр зүйл учраас маш удаан хугацааны турш хоорондоо холбоогүйгээр зэрэгцэн оршиж чадаж байсан. Христ итгэл бишрлээс гаднах бусад шашнуудын хувьд харах юм бол тэдний бурхдаа шүтэх зан үйл нь гүн ухаантнуудын санал болгож буй ёс суртахууны ойлголттой бараг холбоогүй байгаа байдал олонтаа ажиглагдаж байдаг. Гэхдээ хүн энэ хоёр зүйлийг нэгтгэж эхлэх үед өөрөөр хэлбэл айдас хүндлэлийг төрүүлдэг тэр нууцлаг айдас хүндлэлийн хүч нь хүнд үүрэг хариуцлагыг мэдрүүлж байдаг ёс суртахууны хамгаалагч нь гэдгийг ойлгож аль алийг нь хамтд нь хүлээн зөвшөөрөх үед сая шашин хөгжлийнхөө 3 дахь үе шат руу ахидаг. Энэ нь та нарт бас л мэдээжийн жам ёсны зүйл мэтээр харагдаж байж болох юм. Айдас хүндлэл, гэм бурууг нэгэн зэрэг мэдэрч байгаа зэрлэг хүн өөрт нь айдас хүндлэлийг мэдрүүлж буй хүч болон өөрийг нь буруушааж буй эрх мэдлийг нэг зүйл гэж харахаас илүү жам ёсны зүйл гэж хаана байх вэ гэж та хэлж болох юм. Энэ бол хүн төрлөختний хувьд үнэхэрийн жам ёсны зүйл мөн. Гэхдээ ямар ч байсан илэрхий ойлгомжтой зүйл огт биш. Хүмүүсийн далд нууцлаг зүйлийг мэдэрч байдаг орчлон ертөнцийн жинхэнэ байдал нь ёс суртахууны биднээс шаардаж байгаа зан үйлээс огт өөр байдлаар ажилладаг. Орчлон ертөнц сүйтгэгч, хэрцгий, шудраг бус шин чанартай байдаг бол харин ёс суртахуун нь биднээс үүний эсрэг шинжүүдийг шаарддаг. Тиймээс номиноз болон ёс суртахуун гэсэн хоёр зүйлийг нэг ижил зүйл гэж ойлгох нь зүгээр л хүн өөрийнхөө хүсэл сэтгэлийг дүүргэж буй хэрэг гэж хэлэх боломжгүй. Учир нь энэ хоёрыг нэгтгэж ижилсүүллээ гэд хэний ч хүсэл шаардлага биелэхгүй. Яагад гэвэл энэ хоёрыг нэгтгэх гэсэн оролдлого. Өөрөөр хэлбэл угаасаа эрх мэдэлтэй дийлдэшгүй бэрх ёс суртахууны хууль нь одоо бүр хэмжээлшгүй хийгээд тайлбарлашгүй бурханлаг сүр хүчээр зэвсгэлсэн байхыг хинч яасан ч хүсэхгүй. Энэ хоёрыг нэгтгэх нь хүн төрлөختний шашны түүхэн дэх хамгийн гайхалтай өсрэлт болох нь дамжиггүй. Олон давхаргын хүмүүс энэ өсрэлтийг хүлээж аваагүй гайхах зүйл биш. Тийм ч учраас өнөө хүртэл ёс суртахуунгүй шашингүй ёс суртахуун оршсоор ирсэн бөгөөд одоо ч оршсон хэвээр байна. Магадгүй зөвхөн нэг л ард түмэн бүхэлдээ энэхүү шинэ алхмыг бүрэн шийдвэртэйгээр хийсэн болов уу? Би энд еврейчүүдийг хэлж байна. Гэхдээ бүх цаг үе, бүх улс орнуудад хувь хүнийхээ хувьд энэ шинэ алхмыг хийж чадсан хүмүүс байсаар ирсэн бөгөөд зөвхөн тэдэл ёс суртахуунгүй шашин шүтлэгийн гаж самун, харгас бүдүүлэг байдал, эсвэл дангаараа оршиж буй ёс суртахууны хүйтэн уйтгартай өөрийгөө дөвөөлгсөн байдлаас өөрсдөө хамгаалж чаддаг юм. Үр дүнг нь харах юм бол энэ шинэ алхам нь илүү эрүүл зөв зүйл рүү чиглэсэн алхам байсан. Логикийн дагуу харах юм бол бид заавал энэ алхмыг хийх шаардлага байхгүй. Гэхдээ бодит байдал дээр энэ алхмыг хийхээс татгалзахад үнэхээр хэцүү байдаг. Тэрж байтугай бүр олон шүтлэгч шашин бүхнийг бурхамчлах үзэл доторч ёс суртахуун нь үргэлжил сэмхэн нэвтэрсэн байдаг бөгөөд стоик үзэлч өөрийн мэдлгүй бурхны өмнө өвдөг сөтгөөсөр аргагүй болдог. Гэхдээ энэ ч бас адилхан тэнэглэл байж болно. Өөрөөр хэлбэл хүнд яг тохирсон,
хачирхалтай нь сайн үр дүнг төрүүлсэн таниглал байж мэднэ. Эсвэл илчлэлт байж ч мэднэ. Энэ хоёрын аль нэг нь. Хэрвээ энэ нь илчлэлт мөн бол бүх үндэст нь чамаар дамжуулан өрөөгдөх болно хэмээн Авраамд өгөгдсөн өрөөл нь туйлын баттай хийгээд үнэн зүйл болж таарч байна. Хар уулс аянгийн үйлэн дундаас илэрхийлэгдсэн сүр жавхлан айдас төрүүлэн оршихуйг эзэн зөвхт тэрээр зөв үйлдэл дуртай шудраг нэгэн хэмээн Бурхны дотор дээр хоёр зүйлийг анхлан нэгтгэж чадсан ард түмэн бол даруй еврейчүүд байсан. Шашны 4 дахь бүрэлдэхүүн хэсэг буюу хүчин зүйл нь түүхэнд болсон нэгэн онцгой үйл явдал байлаа. Нэгэн евдээ хүн мэндэлсэн нь даруй байгалаар дамжуулан өөрийгөө аимшигтайгаар илэрхийлж байсан тэр нэгэн гэдгээ мөн ёс суртахууны хуулийг өгсөн тэр нэгний хүү бөгөөд тэр нэгэнтэй угтаа нэг оршихуй болохоо зарлан тунхагласан. Энэ бол маш цочирдом зүйл учраас бид зөвхөн дараах хоёр байр суурийн аль нэгийг нь заавал сонгох ёстой болдог. Өөрөөр хэлбэл тэр нэгэн бол ёр бусын хачин сонин төрлийн сэтгцийн хүнд өвчтэй хүн байсан. Эсвэл яг өөрийнх нь хэлж байсан шиг тийм нэгэн байсан. Энэ хоёрын дундах зүйл гэж байхгүй. Эхний байр суурь нь түүхэн их сурвалжуудаар няцаагдаж байх юм бол бид хоёр дахь хувилбарыг хүлээн зөвшөөрөх ёстой. Харин хэрвээ та хоёр дахь таамаглалыг хүлээн зөвшөөрөх юм бол Христэд итгэгч нарын хэлдэг бусад бүх сургаалуудад итгэж болохоор болдог. Бидний нүдэнд харагдаж байгаа орчлон ертөнц нь мэрэгэн ухаантай, сайн бүтээгчийн бүтээл үү? Эсвэл санамсаргүй, хайхрамжгүй байдлаар бий болсон хорон нэгний бүтээл үү гэж асуух нь шашин шүтлэг, итгэл бишрэлийн асуудлыг хөндөж буй мэт сонсогдож байвч үнэн дээр асуудлын хамгийн чухал хүчин зүйлүүдийг анхнаасаа орхигдуулсан хэрэг болж байна. Христ итгэл бишрэл бол орчлон ертөнцийн гарал үүслийн талаар гүн ухааны төвшөнд хэлэлцсэний эцэст хүрч буй дүгнэлт биш. Харин Христ итгэл бишрэл бол хүн төрлөختөн оюун санааны хувьд урт удаан хугацааны турш бэлтгэгдсэний эцэст тохиосон бүхнийг оромгоор нь өөрчилсөн тэр нэг түүхэн үйл явдлын үр дүн юм. Энэ хүртэл хүн төрлөختөн хэрхэн бэлтгэгдэж ирснийг би тайлбарласан. Христ итгэл бишрэл бол зовлонгийн талаарх үннийг дотроо тааруулж багтаах ёстой системч биш. Харин энэ нь өөрөө бидний бий болгосон аль ч системийн дотор багтаж тохирч байх ёстой хэцүү бодит үннүүдийн нэг юм. Энэ утгаараа Христ итгэл бишрэл зовлонгийн асуудлыг шийддэг бус. Харин ч түүнийг бий болгож байж болох юм. Өөрөөр хэлбэл өдөр бүр зовлонт ертөнцийг туулж байгаа хэрнээ зөвхт бөгөөд хайраар дүүрэн тэр нэгэн нь эцсийн бодит үнэн гэсэн сайн баталгааг хүлээн авсан хүмүүст л зовлон нь асуудал болдог. Яагаад энэ баталгаа надад найдвартай санагдаж байгаа талаар би тодорхой хэмжээнд тайлбарласан гэж бодож байна. Энэ бол логикийн дагуу зайлшгүй ийм байх ёстой гэж үзэж болох зүйл биш. Өөрөөр хэлбэл хүн төрлөختөн шашны хөгжлийн аль ч үе шатанд эсэргүүцэл илэрхийлж болно. Ийм эсэргүүцэл нь өөрийнх нь мөн чанартай харшилсан зүйл байж болох ч логикийн дагуу бол тийм утгагүй зүйл биш. Мэдээж хүн номинусыг харахаас татгалзаж сүнслэгнүүдэд аниатай байлгаж болно. Гэхдээ ингийн тулд эх орныхоо агуу яруу найрагчид, иш үзүүлэгчдийн тал хувьтай нь мөн бага насныхаа дурсамжуудтай дотоод эрх чөлөөгөөрөө мэдэрч байсан амьдралын баялаг гүн гүнзгий туршлагуудтайгаа салах ёс хийхэд бэлэн байх ёстой. Дотроо би ёс суртахууны хуулийг хоосонд хөөргөдөл хэмээн үзэж болно. Гэхдээ ингэснээрээ хүн төрлөختийн нийтлэг үнэт зүйлээс өөрийгөө тусгаарлах болно. Тэр мөн номинус болон зөв шудраг гэсэн хоёр зүйлийг хооронд нь нэгтгэхээс татгалзаж болно. Ингэснээрээ тэр бэлгийн таашаал, үхэгсэд болон амьдралын хүч, ирээдүгээ бурханчилж шүтсэн бүдүүлэг зэрлэг хүнээрээ үлдэх бөгөөд үүнийхээ төлөө тэр асар хүнд төлөөсийг төлөх болно. Бүх зүйлийн хамгийн эцсийн шатуулах бурхан махан бий болсон түүхэн үйл явдал биелэгдэх үед энэхүү баталгаа нь хамгийн тодорхой болдог. Бурхан хүн болсон энэ түүхэн эрт цагаас ахуулаад шашны түүхэнд өгүүлж байсан бусад үлгэр домгуудтай гайхалтай төстэй хэрнээ бас ялгаатай. Хүний ухаанаар бол энэ нь санаанд багтамгүй зүйл бөгөөд хүний зохиож чадах түүхч биш. Мөн энэ бол пантеизм эсвэл Ньютоны физикийн нэг адил урьдчилан таамаглаж болох үйс сэжиг төрөөлөхөц тодорхой хийсвэр ойлгомжтой зүйлч биш. Харин ч Христийн махан бий болсон энэ түүх нь бидэнд логикгүй, санамсаргүй, ердийн бус өвөрмөц зүйл мэт санагддаг.
Гэхдээ орчин үеийн шинжлэх ухаан энэхүү өөрийнхөөрөө байдаг ертөнцийн ийм дур зоргоороо бие даасан байдлыг хүлээмжшэрх ёстой гэдгийг баг багаар зааж өгч эхэлж байна. Хэрвээ жинхэнэ гол цөмөөс нь бидэнд мессеж илгээгдсэн бол тэрхүү мессежээс бид яг л Христ итгэл бишрэлд илэрхийлдэг шиг гинтийн таамаглашгүй өөрийнхөөрөө жүжиг шиг ээдрээтэй өрнөлттэй байдлыг олж харах болно. Тэр нь биднээр бүтээгдээгүй хэдий ч бидний төлөө бүтээгдсэн бодит байдал. Гэхдээ бидний нүүрөөд нудраглах мэт хатуу ширүүн эршгүд бодит байдлын дагуу бидэнд хүрчихгүй бүтээгчийн мотор байх болно. Хэрв ийм үндэслэлээр эсвэл үүнээс илүү сайн үндэслэлээр бид хүн төрлөختний хөтлсөөр ирсэн тэр замаар явж Христэд итгэж болох юм бол зовлонгийн асуудалтай заавал нүүр тулах болно.